Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын нэр хүнд бүхий сургууль болох Харвардын их сургууль өнөөгийн одоо Дональд Трампын тэргүүлсэн засаг захиргааг шүүхэд өгсөн байна. За энэ шүүхэд өгөх басан гол шалтгаан нь бол холбооны засгийн газраас Харвардын их сургууль бол буцалтгүй тусламжуудыг үзүүлдэг. За мөн тодорхой төрлийн одоо гэрээ байгуулан ажил гүйцэтгэдэг байсан. За үүнийг нь бол олгогдох ёстой хөрөнгийг нь зарцаасан ийм шийдвэр гаргасан. За үүний төлөө бол шүүхэд өгөх ийм шийдвэрийг гаргасан байна. За Америкийн холбооны засгийн газар нийтдээ 2.2 тэрбум $1 буцалтгүй тусламжийг тус сургуульд олгодог юм байна. 60 сая долларын гэрээг бол өгч одоо ажил гүйцэтгүүлдэг гэсэн ийм одоо тооцоо байдаг юм байна. За ингэж санхүүжилтийн зогсоосон явдал нь бол Америкийн нэгдсэн улсын өнөөгийн ерөнхийлөгч Дональд Трампын улс төрийн одоо байр суурьтай холбоотой өөрөөр хэлбэл ерөнхийлөгч болохоос өмнө болон за ерөнхийлөгч болсныхаа дараа улс төрийн тодорхой мөрийн хөтөлбөрүүдийг нь төвшүүлсэн. За энэ мөрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үүднээс бол холбооны засгийн газрууд ихтэй сургуулиудад тодорхой шаардлага тавьж байгаа. За энэ нь бол ихтэй сургуулийн академик эрх чөлөөнд бол халтсан хэрэг болсон гэж ихтэй сургуулиуд үзэж байгаа юм байна. За ийм учраас бол Америкийн засаг захиргаанаас бол Америкийн нэр хүнд бүхий элит гэж нэрлэгддэг ихтэй сургуулиудын эсрэг ийм кампанит ажлыг явуулж байгаа. За Ivy League гэж нэрлэгддэг одоо ийм сургуулиуд би эдгээрийн 7-д нь бол хандсан ийм арга хэмжээг бол засаг захиргаанаас авч байгаа юм байна. За Харвардын их сургуулийн хувьд бол Америкийн хамгийн том тооцогдох ийм endowment буюу хандвиг цуглуулж чадсан их сургууль юм байна. За нийтдээ 53 тэрбум $1 endowment-ыг цуглуулж чадсан. За үүгээрээ бол өөрийнхөө санхүүгийн одоо бие даасан байдлыг хангах боломжтой. Гэхдээ тус сургуулийн хувьд бол бусад томоохон их сургуулиудын нэгэн адил шинжлэх ухаан, анагаах ухааны судалгааг явуулахдаа холбооны засгийн газраас санхүүжилт авдаг юм байна. За Харвардад олгогдох ёстой мөнгийг зарцааснаар Харвард хэр удаан хугацаанд эдгээр судалгаагаа бие даан үргэлжлүүлж чадах вэ гэдэг нь тодорхойгүй асуултын тэмдэг болсон ийм зүйл болж байна. За Трампын засаг захиргаа энэ сарын ихээр бол Харвардын их сургууль хандаж цагтл илгээсэн. Ингэхдээ тус их сургуулиас хэд хэдэн асуудлаар буулт хийх ийм шаардлага тавьсан юм байна. За Харвардын их сургуулийн хувьд хэрэгжүүлдэг олон талт байдал тэгш байдал оролцоог хангах ёстой ийм бодлого хэрэгжүүлдэг юм байна. За үүнийхээ хүрээнд бол одоо цагаан арснаас бусад одоо үндэсний хүмүүсийг бол ингээд сургуульд орох боломжийг нь хангаж ирсэн. За энэ бодлого бол зогсоох ёстой гэж үзэж байгаа юм байна. За мөн оюутны хотгонд бол зарим тохиолдолд жагсаалт цуглаан болдог. За энэ үеэр бол оюутнууд маск одоо буюу амны хаалт зүүж оролцож үзэл бодлоо илэрхийлдэг. За үүнийг нь бол хориглох шаардлагыг бол Трампын засаг захиргаанаас тавьж байгаа юм байна. За мөн холбооны засгийн газар Харвардын хөтөлбөрүүд болон за одоо олон улсын олон оюутнууд бол эрд сурдаг. За тэдгээр оюутнуудын илэрхийлж байгаа үзэл баримтал, үзэл санааг нь бол одоо түүнд нь бол аудит шалгалт хийх юм гэрээг одоо байгуулахыг ингээд шаардаж байгаа юм байна. За энэ шаардлагыг бол Харвардын их сургууль хүлээн авах боломжгүй үзэж байгаа юм байна. За яагаад вэ гэх юм бол Трампын засаг захиргаанаас тавьж байгаа энэ шаардлага нь Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулиар олгогдсон хүний эрх чөлөөнд халдаж байгаа. За дээрэс нь академик эрх чөлөө буюу чөлөөтэй эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны судалгаа явуулах энэ одоо эрх чөлөөнд нь халдаж байгаа хэрэг гэж үзэж байгаа юм байна. Тийм учраас Харвардын их сургуулийн ерөнхийлөгч Ален Гарбер бол эдгээр одоо шаардлагыг биелүүлэхээс татгалзаж Харвардын одоо хамтын нийгэмлэгт хамрагдах хүмүүст хандаж ил цагтл илгээсэн байна. За үүндээ бол их сургууль бие даасан байдлаа бол хизээч орхихгүй үндсэн хуулиар олгогдсон эрхээсээ татгалзахгүй гэж мэдгдсэн юм байна. Дэлхийн жижигт нийцсэн багш эрдэм шинжилгээний ажилтнууд бол тэдгээр сургуулиудад ажилладаг. За мөн төгсөгчд нь бол дэлхийн одоо улс төр хууль, бизнес, шинжлэх ухаан, урлаг зэрэг одоо томоохон салбаруудад нөлөө бүхий ийм хүмүүсийг төгсгөж чадсан гэдгээрээ бол алдартай юм байна. За Харвардын их сургуулийг бол төгссөн салбарын ийм нөлөө бүхий төгсөгчд байдаг юм байна. За тухайлах юм бол улс төрт Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Барак Обама, Джон Кеннеди, Франклин Делано Рузвельт, за мөн одоо Нүүбийн ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ки Мун зэрэг одоо хүмүүс төгссөн юм байна. За мөн бизнес технологийн чиглэлээр бас Харвардад суралцж байгаа байсан боловч төгсөөгүй Билл Гейтс, Марк Цукерберг, за мөн Bloomberg LP-гийн үүсгэн байгуулагч Нью-Йорк хотын дарга асан Майкл Блумберг нар бол тус сургуультай холбоотой ийм хүмүүс юм байна. За мөн шинжлэх ухааны чиглэлээр төгсөж ажилласан хүмүүсийн дотор астрофизикч Нил Деграсс Тайсон, за танин мэдгүй сэтгэл судлаач Стивен
Binker, за Америкийн төрийн нарийн бичгийн дарга гасан Henry Kissinger зэрэг хүмүүс бол байдаг юм байна. За мөн тус сургуулийг төгсөгчдийн дотор урлаг, утга зохиолын салбарт алдартай хүмүүс бий. Тухайлх юм бол Нобелийн шагналт яруу найрагч Eliot, Оскарын одоо шагналт жүжигчин Tommy Lee Jones, жүжигчин Natalie Portman нар бол тус сургуулийг төгссөн алдартай тоонд багтдаг юм байна.